өнөөдрийн зочноор сонин юм байна. Тэгээд сэтгүүлдээ эсвэл мэдээлэл болоод өөрсөн төлөв мэдээж болсон. Тэгээд мөрчлөн байна одоо бараг 90 гаруй орноор аялаад байгаа. Өөрөөсөө аялаа. Тэгээд дугуйтаа аялаа. Эсвэл дугуйтаа аялаа гэж байгаа юм. Тэгээд өнөөдрийн маань сэтгэл болохоор ер нь дугуйтаа аялах яах вэ? Юм дээр дугуйтаа аялах гэж юм яагаад юм одоо төлөв хүмүүс их аялж хичээл чинь deadline гэж бодлого хүлээж авсан байлаа маш их хааж байгаа. За тэгээд та өөрөө спорт танилцуулахгүй ер нь мөчлөө гэж хүн хизээнээс нь авч хэлээ. Тэгээд энэ одоо яг энэ температурын гэдэг уугаад юу гэдэг яагаад одоо юу орно хэлэх байсан аялаад байгаа тийм. Тэгэхээр өөрөө спорт танилцуулах зарим магадгүй групп шиг мэдхгүй юм. Ер нь яг аяллаа эхлэх бол 2001 он 99 онд тавьсан юм байна. 99 онд би чинь Британий олон улсын байгууллагад ажиллаж эхлээд 2001 он хүртэл 3 жил ажилласан. Тэр байгууллагаас би одоо экстрим аялал гэдэг бол мэргэжлийн талаас нь суралцсан л та. Суурийн тавьсан. Тэрнээс хойш одоо Монголоор үр хүчтэй нийтдээ 8000 км аялсан байна. 2003 он хүртэл 3 оноос хойш ч юм би ч бас зүүн Азаар бас үр хүчтэй яваа хийж дандаа хийж хайкинг аялал хийдэг байсан. 2006 оноос эхлээд дугуйтай аяллыг эхлүүлсэн. Дугуйтай яг яваа аяллаас ялгаатай нь болохоор хийж хайкинг чинь мэдээж нөгөө уруугаа зам дагаад машин унаан суугаад явдаг тийм аялал л да. Тэр аяллаас ялгаатай нь давуу тал нь болохоор дугуй бол ер нь хамгийн ямт тээврийн хэрэгсэл нэгдүгээр, хоёрдугаар үзье гэсэн юм бол 100% хангалттай үзчихдэг. Тухайн улс орнд явж байгаа. Хоноглоё гэсэн газараа дуртай газараа хонголцдог тийм. Байгалийн дахин давтагдчихгүй одоо үзэгдлүүдийг л тэр бол нэг бүгдийг үзэж хараад явдаг. Тэр бүрэл давуу талтай аялал та. Тэгээ дэлхийд дээр бол хамгийн хүнд аялал бол дугуй аялал гэдэг сонслог байдаг. Тэгэхээр би зүгээр сонирхоод юм байна. 90 гаруй орноор ихээр зүгээр яг тоочны нэрлэхэд бас хэцүү баг. Гэхдээ ер нь тэр улсаар ер нь бараг орсон. Энэ твээр ер нь орсон ч гэх юм уу. Ерөнхийд нь бас хүмүүст дурдаад хэлвэл. Зүүн Азийн бүх улсыг бол дуусгасан. Арабын ихэнх улсыг дуусгасан. Ганц 2 улс болсон баг. Тэгээд Африкийн зарим нэг улсууд байна. Тэгээд жижиг арлууд байна. Төв Америк байна. Өмнөд Америкийн бас нэг хэд улс байна. Тэгээд хуучин социалист нийгмийн үеийн одоо улсууд байна. Тэгээд миний нэг онцлог болохоор хөгжингүү улс орноор аялахаас илүүтэй хөгжиж байгаа улс орнуудаар аялахад илүү дуртай л та, сонирхолтой. Яагаад гэвэл хүмүүсийн өөрснийх нь тий одоо зам характер, зам чанар хөгжиж байгаа хөгжингүү орны хүмүүсээс илүү одоо хүн чанарын хувьд бол илүү идэг л та. Хүн чанар гэхэр чинь би нэг юм асуумаар санагдлаа. Одоо ингээд яг дуугаар аялж байгаа хүмүүст одоо ингээд зарим одоо вебсайтер ч юм зарим аялагч нар гэж энд бол дуугаар хэл үнэхээр тааламжтай ороо. Энд болохоор жоохон хэцүү ч гэдэг юм. За хэцүү ч байх уу зарим жоохон арай өөр байдаг гэд. Тэгэхээр таны хувьд энэ 90 гаруй орн дээрээс ер нь хамгийн одоо ингээд дуугаар аялахад тааламжтай. Магадгүй ингээд дугуй ундаг залуучууд зөнд байгаа. Тэгээ дуугаар аялахыг хүсдэг хүмүүс зарим хичээлж байгаа. Тэгэхээр заавал тэр оронд дугуугаар аялж үзээрэй гэж зөвлөх орн байна уу ер нь? Аюул сэтгэл үлдсэн юм байна шүү дээ бас нэг. Тааламжтай улс яг дугуугаар аялж байгаа тохиолдолд үр хүчтэй аялж байгаа тохиолдолд тааламжтай улс гэхээсээ илүү тухайн улс одоо хичнээн одоо дайнтай ч юм уу дайны нөхцөл байдалтай байсан гэдгийг ч гэсэн хамгийн гол нь тухайн улсынхаа байгалийн үзэсгэлэнт газрууд, байгалийн сонин тогтцтой газрууд тий тэрийг үзхийг л илүү үзнэ л дээ. Одоо хүн бол одоо ялангуяа 3 дахь орны улсын жуулчид Бадарчин аяллаар явж байгаа хүмүүс
ер нь ихэнх улс ер нь явж байгаа бүх улсынхаа ерөөсөө илүү одоо байгаль руу нь илүү уусч явахыг тэмүүлдэг л дээ. Миний хувьд ч гэсэн бас яг ялгаагүй болсон. Олон жил ажиллаж байгаа болохоор ерөөсөө төгс өөрөн газар орж ер нь төгс өөрөн тухайн улсын төгс өөрөн газрын хөгжлийг харахаас илүүтэйгээр тухайн улс орны байгалийн үзэсгэлэн тасвар, байгалийн сонин сайхан хачин тогтцтой тийм газрууд өөр мөд зан заншилтай хүмүүсийн амьдралыг тий үзэхийн тулд мөнгө хайрлахгүй тэр зүг рүү явдаг улс болно. Тэрүүгээр л ялгат. Тэрнээс одоо тааламжтай улс гэх юм бол одоо бүгд л тааламжтай болоос. Зөв. Тэгээ би бүр нэг юм бүр асууя гэдэг одоо бүр бэлтжээд үлээ гэж. Таныг ингээд Эверест рүү бас ингээд дугуйтаага авирсан гэдэг талаар уншижсэн. Тэгэхээр тэр талаараа дэлгэрэнгүй яг хизэнээс яагаад ийш ингээд ийм аялыг хийхээр болов? Тэгээд Эверест рүү өвлийн аялал хийхээс өмнө би чинь 90-ад улсаар зуны улиралд дугуйтаа хийсэн. Эверест рүү явдаг аялал маань болохоор өвлийн улиралд явсан. Миний хувьд бол анхны аялал байсан л доо. Холын аялал. Өмнө нь бол би Монголд бол хөвсгөл талаа тэгэл ойр орчмын аймагуудаар бол өвлийн аялал хийдэг байсан. Энэ удаа бол тэр Эверестийн аялал маань бол анхны холын аялал болсон. Ягаад өвлийн улирал сонгоо тэгээд холын аялал хийгээд Эверестэд очиод дуугаа өрөө тэр өндөрт гарах болсон бай гэдэг шалтгаан нь болохоор ерөөсөө л цаанаа ганцхан зорилготой байсан. Монголын бяцхан өөрсдөө зориулаад аялах тийм зорилготой байсан. Тэгэл тэр үднээсээ л аяллахаа нөхцөл цагаагаар сонгож явсан. Тэгээ яг Эверест рүү ингээд яг хэдэн метр хүртэл нь та дугуйтагаа гэж загц зүгээр алхаад байсан. Алхаж явдаг. Тэгээ ингээ дээшээ уулзчдыг бол бид нар л сонсч ийсэн дээ болоо. Тэгэхээр яг дугуйтагаа ингээд гарна гэхээр бас тэр чин дугуй байтах байдал ер нь хэцүү шттэ. Уул тоглоом биш ээ. Уул агаар ус бол барьцгүй, агаар барьцгүй. Уул одоо ууланд авина гэдэг бас барьцгүй. Цагаагаар нь докторгүй байдаг. Хүн байгалийн хүчин зүйлээс хамааралтай аялал болдог л доо. Уулын аялал гэдэг. Тэр бүрээ ялгаатай. Миний хувьд бол Эверест рүү анхны зорилго маань 5470 метрт очно гэсэн тийм зорилготой байсан. Анхны зорилго маань. Тухайн үед эцсийн зорилготой хүрээд байх тэр өдөр бол цаашаа дээшээ гарах хүсэл тэмүүлэлтэй. Дахиад 300 м ахвал 5700-аар гарсан. Цаашаа өшөөгөр дахиад Эверестийн 2 дугаар камп дээр гарсан. Тэр бол гэхдээ манай одоо Эверест руу тухайн үед 12 удаа гарсан. Эверестийн хувьд 12 удаа гарсан хөтч маань одоо тухайн нөхцөл байдлын талаар одоо 2 дугаар камп руу очиж болохгүй гэсэн тийм нөхцөл байдлын талаар бас надад нэлийн тайлбарлсан л та. Яг тэгэхээр Балбуусын засгийн газараас Эверестийн оргил руу ч юм уу Эверестийн 1-р кампус дэш ч юм уу одоо зөвхөн одоо замны сэлгүүрч гэдэг юм уу те экстрим аялал хийдэг тийм хүмүүсийн янз бүрийн одоо багаж тоног хэрэгсэл тийм авч байгааг бол бүрэн оргилцсан байсан байсан. Тэгээд хоёулаа би ч одоо дээшээ гарахыг тэмүүлжсэн л да тухай үед. Тэгээд ямар ч байсан хөтчтэйгээ нэлээд ярьж хоёулаа нэг ойлголцсон юмсан дээрээс Эверестийн 2 дугаар камп дээр бол очсон. 2 дугаар камп дээр очно гэдэг бол үнэхээр тоглоом биш юм байна лээ. Тухай үед бол цагаагаар хувьд бол хүүтэн салхих докторгүй. Тэг өдөртөө бол 10 удаа бол ерөөсөө цагаагаар огтон өөрчлөгдөн. Ерөөсөө ингээд одоо ингээд манад бол ингээд нар гараал, үл гараал ингээд цагаагаар бол нэг тогтмол нэг 25 градус, нэг 25 градус байдаг штэ. Тэнд бол тийм биш л дээ. Одоо ингээд үүлэн чөлөөний нар ингээд гарах чинь нэмэх 20 градустай болоо гэл тэгэл
нар үүлний цагаар онгод шууд хасах градус болох жишээ тий. Цагаар бол тийм огцом өөрчлөлттэй байдаг. Тэгээд тэр дэшээ анх зорж исэн өндөрөөсөө дэшээ 2000 м гарахад бол тэр 2000 м бол нэлээ юм үтсэ. Тэгээд тийм дээр бол уулчид бол бас нэлийн бэлтгэлтэй хүчилтөрөгчийн боллонтой тий. Тэгээд өндөрт дасахын тулд одоо 1000 м дээшээ хаа буцаж бууж ирээ дээшээ хаа буцаж бууж ирдэг бие дасах юм. Миний хувьд бол тухайн үед бол цаг хугацааны хувьд бол дунд авчуу байсан. Би ч өөрийгөө экстрим аял одоо хийх спортоор хичээлдэг хүнийхээ хувьд бол өөрийгөө их шахаж явжсэн бол та ер нь нэг талдаа бол аюу хүнд аял болсон. Тэр бол гэж бүр төсөөлөд бодчих. Тэгээд ингээд Эверест би таны нэг сайтан дээр ирсэн ярилцлагыг уншиж авахгүй гэсэн. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр та ингээд хүчилтөрөгчийн баллонго гарч исэн гэсэн нэг тийм ярилцлага байсан. Энэ үнэнүү тэгээд дээрэс нь яг нэг хүчилтөрөгчийн баллон гэдэг чинь бас үнэртэй бас нэлээд өндөртэй байдаг гэж сонссон юм байна. Тэгээд тэр яагаад юу хүчилтөрөгчийн баллонго гарах болчихоо? Ер нь яг олон улсын уулзалт бол Эверестийн оргил руу гарахдаа бол зуны улирлыг сонгож гардаг юм лээ. Цагаар нь тогтун дулаан улиралд гардаг юм лээ. За миний хувьд бол 11 сараас 1 сарын хооронд бол яг олон улсын уулзалт Эверест руу зөвлөдгөө ер нь яг зориод очсон. Тэгээд тэр үед бол 5000 м-ээс дээш өндөрт агаарт хүчилтөрөгчийн хэмжээ бол ерөөсө 25% хүртлээр бол буучдаг юм байна л. Эрдэнийн тохиолдолд, зуны тохиолдолд одоо цагаар нь доктортой зуны тохиолдолд болохоор 7000 м-ээс дээш одоо агаар хүчилтөрөгчийн хэмжээ 25% байдаг юм байна л тий. Тэгээ бодохоор 5000 м-ээс дээш өндөр цагаагаар ямар докторгүй байдгийг би түрүү хэлсэн шүү дээ тий. Тэрүүгээрэл бас онцлог одоо миний хувьд бол Монгол хүнийхээ хувьд бол жинхэнэ одоо шалгуур төвчээр заар шалгуур болсон л да. Сүүлийн 200 м дээр бас нэлээд бас төвчээр заасан одоо авиралт болсон л да. Халтгалт болсон. Одоо ингээд Эверест рүү авирах чинь бас би зүгээр сонсч байсан. Би очиж байгаа үлдээ. Гэхдээ ингээд сонсч байснаар ингээд тодорхой хэмжээний тухайн одоо засгийн газраас ингээд төлбөр зөвшөөрөл авч ийж ингээд тэдэн метр гарах эрх чи гэдэм үү тэгж авдаг гэж ойлгосон зөв үү эсвэл энэ үгүй юу? Ер нь зүгээр шууд очиж за би Эверестэд гарыг. Уулчид бол яг өөр хүчтэй мэдээж гараа явчихна тий. Зөвшөөрлөө аваад өндөр төлбөртэй зөвшөөрөл шүү дээ тий чинь. 1000 м тутамд л одоо $10,000 $15,000 1000 м тий. Тэгж явдаг. Миний хувьд бол хоёрдугаар камп дээр тухайн үед бол засны дөрөв биесэн засгийн газар нь хоригдсан байсан үед. Хоёрдугаар дугуй өөрөөд гар нэгт бол нэгдүгээр балбын засгийн газраас зөвшөөрөхгүй. Хоёулаа гайдтайгаа ярилцаж зөвшөлдсөний үндсэн дээрээс хоёулаа нэгэсэндээ одоо хулгаагаар дэшээ гарсан гэсэн үг байхгүй тий. Яг тэр одоо Гиннесийн амжилт 2 амжилт тогтоосон гэдэг амжилт маань болохоор Эверест рүү зүгэлж очиход нийтдээ 308 км жим байдгийн уулын одоо өндөрлөг болсон жим. Тэр жимээр одоо нийтдээ 308 км-ийг 3 өдөр 3 цаг 60 минут туулж дуугаа үрж тасралтгүй амралтгүй туулж явсан. Тэрүүгээр бас нэг амжилт үзүүлсэн. Тэгээ хоёрдугаар өвлийн удирдалд хол зам дуулаад 85 ил ачаатай хол зам дуулаад 85 гэл. Тийм. Хол замыг туулаад 4 сарын хугацаанд хол замыг дуулаад тэгээд тасралтгүй амралтгүй одоо тэр зорьсон газараа хүрсэн. Тийм одоо Гиннесийн амжилт. Одоо уул нь бол Улаанбаатараас гарахдаа бол аль биесээр мэдэгдээд бүртгүүлэх ёстойсэн юм лээ л. Гэтэ яг Балбын Катманду хотод бол олон улсын уулзалтын сар болгон болдог Гиннесийн амжилтууд тогтоогддог. Тэрийг бүртгэж авахын тулд бас Гиннесийн хүмүүсэнд эндээ офслоод байж байгаа. Тэр хүмүүс маань яг ер нь бол бүртгээд авчи явж байсан амжилт бол үзүүлсэн юм байна. Уг нь бол аль биесээр бол та бол Улаанбаатараас гарахаас өмнө биднээс мэдэгдэх ёстой байсан. Тэгээд ямар ч үсэн бүртгээд авъя. Орон нутгийн
рекорд амжилт эвдсэн. Тэр нь болохоор уулчдын орнуудын уулчдын рекорд амжилтыг эвдсэн тийм баяр амжилт бол. Гэтэ анханасаа Улаанбаатараас ахтаа бол рекорд тогтооно гэж яваагүй. Зорилго бол өөр байсан. За. Сонирхолтой байна. Тэгээд нэг зүйл дахиад асууя. Тэгэж та асуух хэвчтэй байна. Ингээд хүмүүс ингээд та арабын орнууд руу явсан гэж ярьж байлаа л да. Тэгээ монголчууд бол бас тэр болгоныг арабын орнууд руу ингээд айхтар ингээд аялаад байдаггүй. Одоогоор яг цаг хэдэн жилийн дараа бид нар бол нэлээд аялдаг болох бах. Тэгэхээр арабын орнууд гэдэг хүмүүс их сонирхолтой болоо. Та тэр талаар ер нь танд ер нь яг ямар мэдрэмж төрүүлсэн, юун дээр ер нь анхаармаар санагдсан, тэгээ юуг ер нь зайлшгүй аялахын мэдэх хэрэгтэй. Мэдээж араб гэхээр маш олон орнуудаас хамаарч байгаа. Ерөнхийдөө зүгээр би ингээд араб гэж нэрлэж байгаа л да. Та чинь яг аль орнуудаар нь яваа? Миний хувьд бол одоо арабын Ирак байна. Иран байна. Йордан байна. Египт байна. Сирия байна, Ливан байна. Тэгээ Сауди Араб байна. Тэгээ Эмират байна. Энэ улсуудаар явжсэн. Яг зөв Иракт бол би дайны нөхцөл байдалтай байхад бол явжсэн. 2007 онд явжсэн. Тэгэхээр та 7 онд яг ингээд бүгднгээр нь ингээд шударцсан уу эсвэл ингээд жижигдэж байгаа юм? Бүгднгээр нь явсан. Нэг явахтаа л ингээд. Хоёр давталтаар бүгднгээр нь явсан юм байна. Зөв. Эхний давталтаар бол би чинь Египтээр явсан юм байна, Израилаар явсан юм байна, Йорданаар явсан юм байна. Яг энэ нь бол арабын хүмүүсийн зан характер гэх юм бол яг юу гэж тодорхойлохоо сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл зан характерын хувьд бол их докторгүй босоод. Одоо тийм хитрхи тийм эмоцтой, сэтгэл хөдлөлтөө аливаа юмд олуулаа бөөнөрөө гэж эмоцтой ханддаг тийм үндэстэн л дээ. Ер нь зарим талаараа бас нэг хитрхи тийм стресстэй ч гэх юм уу, тий дарамттай ч гэх юм уу. Тийм санагдсан. Ер нь бол араб гэдэг ертөнц бол миний хувьд бол шашнаад байгаад л ер нь тийм хитрхи тийм дарамттай ч гэх юм уу, тий. Тэгэхээр нөө визний асуудал бас ярьж. Одоо манай групп дээр тавьдаг нийтлэл бол за визгүй орнуудаар ингэж орчтой юм bijээ. Тэнгүүт нөө визтэй маш олон орнууд монголчууд байгаад ингийн баасартай. Тэгэхээр арабын орнуудаар яг виз авахд яг яаж шинэ хил дээрээс нь авчиж гэнэ үү? Эсвэл заавал элчин сайдын ам дээр нь ингээд авч гэнэ үү? Эсвэл тэр яг визний процесс хэрэг төвөгтэй байна. Тэгээд одоо хураамж нь ер нь багцаагаар нь хэдтэй байна гэх юм. Ер нь яг виз бол бүгд бол тухайн зурчих улсынхаа өмнөх улс элчин сайдын амдаа хандаж авна. Зарим улс бол бүтэн сар хүлээлгдэг. Зарим улс бол тийм сар хүлээлгсэн улс. Араб Иран байна. Ирак байна. Улс төрийн нөхцөл байдлаас болоод бас хүлээлтэнд орж исэн тохиолдол байна л дээ. Та тэгээ виз мэдүүлж байхдаа юу гэдэг нь зорилгоо ч гэдэг юм уу яг тайлбарлаж хэлсэн шүү дээ. Би ийм өчрөөс ялж байгаа ч гэдэг юм. Эсвэл яг виз мэдүүлэх зорилгыг илүү сонсохоос илүү надад илүү тайлбар хэлдэг л дээ. Манай улсд бол дотоод улс төрийн нөхцөл байдал бол докторгүй байгаа. Таны амь насны одоо аюулгүй байдал бүрэн хангаж чадаагүй. Бид нэр бол аюулгүй байдлыг чинь бүрэн хангаж чадахгүй. Та өөрөө ганцаараа дугуйт ингэ явж байгаа юм. Тэгээ визнес татгалздаг тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгээ би бол хүлээлтэнд ордог. Нэг сар хүлээгээд тухайн өмнөх улстай нэг сар хүлээж байгаа хугацаанд бол зүгээр суухгүй л гэсэн. Тухайн улсынхаа өөр үдчмээр ямар газар байна тэр газар л бол дугуйтайгаа явна гэсэн үг л дээ. Тэгээд ер нь ингээд бас яг зарим хүмүүс асууя гэж намайг асуугаасаа ч гэж бодож байгаа юм. Аялын зардлаа ингэж яаж болгоод байна те санхүүгээр өөрөө зөвлөлөө хийж гин үү эсвэл одоо тэр талаар дэлгэрэнгүй биш гэхдээ тавчхан тайлбарж байгаа. Аялын зардал бол манай улсын аялагчдын хувьд бол бас проблем л да. Тэр бол өстой том асуудал. Миний хувьд бол би өөрөө нөгөө өөрийн гэсэн нөгөө аргачлалтай болчихсон. Би ч өөрөө илүү нөгөө өөрийгөө одоо махрааж, зоож тэгж явдаг. Тэгж явсны эцэст би тухайн улсаас маш том
одоо кайф мэдрэмж авдаг. Өөрийгөө зоосны эцэст би тэр улсыг бол бүрэн үзээд явдаг. Зөвхөн орчин үеийн хөгжил гэхээс илүү тухайн улсын одоо хөдөө орон нутагт одоо манайхаар хөдөө орон нутгийн хүмүүсийн амьдралыг бүрэн үзээд явдаг. Тэргүүрэл одоо тэр ингээд мэдрэмж авдаг л да. Одоо ингээд таныг ингээд үзэж за. Ер нь бол дугуугаар аялах гэж байгаа хүмүүстэй зориулж зөвлөхөд дугуугаар аялах одоо нэг талаараа бол одоо гэрээсээ гарах гэж байгаа хүмүүст бол мэдээж бол сайхан л байгаа л да. Одоо хөөр өдөл тий. Аялна гэдэг бол мэдээж сайхан санагдана, сайхан сонсогдно. Гэхдээ аялахаас өмнө энэ төрөнд дуугаа бэлдэх хэрэгтэй л дээ. Хэрвээ дугуугаар аялах гэж байгаа бол дуугаа адгийн наазхан дугууныхаа тоногийг дундаж одоо Shimano-гийн дундаж тоногоор тоноглоо дуундаа анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар дуугаа бэлдсэн дуугаа одоо Улаанбаатар хотод одоо ч нэг бүтэн жилдээ байдгүй магад бүтэн зундаа ч юм уу унаад тий ажил төрлөө амжуулаад хүн ингээд ажил төрлөө амжуулаад дуугаар ингээд ажил төрлөө амжуулаад явхад одоо зөвхөн хотод дээр явхад булчин яаж ажиллаж байгааг мэдэрдэг юм. Яг ингээд булчин бол ингээд бүтэн зууны душ ингээд дуугаар ингээд ажлаа амжуулаад яваад булчин бол бүх үений булчин бол хөгждөг байхгүй чангараад хүн бол тэрийг бол анзаардаг байхгүй. Ер нь бол бие махбодын хувьд бол мэдээж нөгөө нозооролт байхгүй болоо сэргээд эхэлдэг тэрүүгээр ял. Яг ингээд би нөгөө Улаанбаатар хот дотор ингээд дуу унаад тий явах хэрэгтэй гэдэг нь болохоор өөрийнхөө нөгөө бие бэлдрийг эхлээд бэлдэх хэрэгтэй л дээ тий багаагаар дасгаад бие бэлдраа бэлдсэний дараа сэтгэл зүгээ бэлдэхийн тулд булчин хэдийгээр чангараад ирэхэд ууланд багаагаар явах хэрэгтэй л дээ тий холын айлд хийх гэж байгаа бол бас ууланд явах хэрэгтэй. Ууланд явж бас булчингаа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Бүх хүний булчингууд төвчээр суух хэрэгтэй. Тэгжээж хүн холын айл хийж чадна. Тэгээд яг холын айлгээ асуухаар нэг юм бодлоо л та. Яг та ингээ аялж явж байхдаа бүр зайлшгүй бүр ингээд авч явдаг зүйлс юу вэ? Одоо ингээд мэдээж хоол хүнсээ бас замд жишээ магадгүй борцоо авч эсвэл дээрэс нь ингээд дугуйтай аялагч нарт зайлшгүй байх хэвээр одоо тийм техник хэрэгсэл тэгээд ингээд зайлшгүй тийм дугуйтай аялаад авч явах хэвээр зүйлс юу гэдэг юм бэ? За мэдээж сэтгэл зүйн бэлтгэл ярьлаа тэгээд дугуйгаа бэлдэх хэвээр ярьлаа. Тэгээд дасах хэвээр юм байна. Тэгээд өөр яг ингээд урт хугацааны аялалд ингээд явж байгаа юм. Та бол ингээд дугуйг ардталтаа нэг ачаад яваад багш билээ тийм. Тийм чиргүүлтэй тийм. Урт хугацааны аялалд явъя гэж байгаа залуус зайлшгүй нэг ихтэй бэлдээрэй гэж хэлэх юм байна. Яг зүгээр ер нь бол урт хугацааны аялал хийх гэж байгаа залуучууд бол нэн тэргүүнд бол мэдээж удаан хэмжил байна тийм. За яг нэг хүний майхан байвал болж байна. Аяны сайн зуухтай хэрэгтэй. Бас архан. За энэ уран юмтайгаа л мэдээж гол буруу юм чинь энэ л байна. За бусд нь бол одоо за сэлбэг хэрэгслэг бол мэдээж одоо хийгээс энэ дугуйн одоо дугуйны өндөр дугуйны хийгээс байж байна. Тэгээ гин жараа болно. Байвал зүгээр бай. Өөр бусдаар бол нэг хайхтар өвдөрөл бол гараад байдаг юм. Ер нь тэгээд яг танаас дахиад нэг аяллаа үеэр ингээд хүн аягүй юм ингээд мэдээж ингээд ойлгохдаг тийм. Тэгэхээр яг аялдгүй одоо өмнөх одоо таны мөнгөчлөн тийм таны аялдаг болсны дараах ингээд цаг хугацааны байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын яг ингээд ойлголттой амьдралын ойлголт гэдэг юм аяллаас ингээд би ийм зүйлээ ойлгож ингээд өстө ухаарч авсан да гэдэг юм. Тэгээ аялын үеэр миний нэг онцлог байт юм шиг байна. Би ч одоо 91 онд юм. Хүмүүс тухайн үед одоо 108 эрхлээл явж байгаа. Тэр үед би гахаан фермерийн аж эрхлэнэ гэдэг төсөл хичээл сууж байсан юм шүү дээ. 91. Тэгээ төсөл хичээл сууж байсан. Тэгэхэд тухайн үед хүмүүс баг шоолж байсан да. Гахаан фермерээр яа тийм гахаан юу хийдэг юм бэ? Тэгэхэд одоо өнөөдөр хүмүүс гахаан фермерээр ямар их одоо тий ашиг орлого олж байна. Тэгээ ингээ өөрөөрөө бодоод үзэхээр зэрэг өөрөө нэг
хэмээг одоо төрүүлж сэтгэж бодож явдаг юм болоо. Нэг даваа тал нь. Тэр үднээс л илүү тэмүүлэлтэй явдаг. Ер нь аялагч хүн маань өөрөө бас нэг өөрөө тэмүүлэлтэй байх хэрэгтэй байна л та. Тэ. Одоо тухайн улсад аялахын тулд тэр улсын талаар бас мэдээлэлтэй байхаас гадна илүү тэмүүлэлтэй хүсэл эрмэлзэлтэй байж аялна. Ер нь явнаар ч дуугаар ч аялж байгаа тохиолдолд мэдээж сэтгэл санааны бие үйлдвэрийн хувьд бол мэдээж давагчшгүй хүчин зүйлүүд бол тохиолдно. Тийм болохоор тэмүүлэл гэдэг маань өөрөө бас 100% одоо сэтгэл зүйн тэмүүлэл гэдэг энэ хоёрыг бүрэн хослуулж чадчихж л өөрөө бүрэн одоо кайф авч тэр аяллаа хийж чаднаа л гэсэн үг. Тэгэхгүй ингээд одоо түрүүн хэллээ. Дахиад хэлэхэд сэтгэл өөрлөөр бити хандаарай. Тэгээ дугуй аялал хийх гэж байгаа. Өрөвчтэй аялал яваа аялал гэдэг бас арай дугуй аяллыг бодох юм бол харьцангуй бас хөнгө аялал л да. Би таныг бас гэр бүлтэй тэгээ одоо 3 хүүхэдтэй гэж сонсон. Тэгэхээр гэр бүлийнхэн чи яг ингээд аялаад ахаар ингээд яг яаж хүлээж авч чинь. За яваатай гэж юм уу? Эсвэл ингээд хүү чад нэг жоохон ингээд завсарлаач гэж юм уу? Гэр бүлийнхэн ч юм бас яаж хүлээж авч чинь. Мэдээж гэр бүл гэдэг бол мэдээж номер 1 нэгдүгээр тавигдана. Эхэндээ би чинь нөгөө энэ аяллаа гэр бүлийнхээ амьдралд одоо хослуулж авч явахын тулд аргачлалт суралцахын тулд тийм өөрийн гэсэн арга барилтай болохын тулд нэлээд докторгүй тэнцвэргүй байлаа. Одоо бол бас ихнэр маань ойлгодог, дэмждэг болсон. Би өөрөө ч бас гэр бүлээ авч явахын тулд аяллаа хослуулж тийм давхар бас аяллаараа дамжуулж бас гэр бүлээ авч явахын тулд бас яах вэ гэдгийг өөрөө бас мэддэг болсон. Дараагийн аялал одоо та хаашаа төлөвлөж байна? Бас бодсон л байгаа хайлт тий. Дараагийн аялал маань бас Монголын нэрийг гарах 3 удаа гарах аялал байж байгаа. Экстрим спортын чиглэлээр аялах юм. 3 тийм 2 ноён оргил байж байгаа. Нэг нь Азийн нэг оргил байж байгаа. 2 нь мөнгө цас тайхан байгаа. Гурлал амаргүй аялал. Уулын спортыг дугуй спортоо хослуулж аялна гэдэг бол мэдээж амаргүй аялал болно л доо. За тэгээд дэлхийн аялагчдын яриа маань ерөнхийдөө бол цаг маань бас өнгөрлөж байна. Тэгээд сонирхолтой яриа өгсөнд баярлалаа. Бас олон залуучууд дугуугаар аялахыг хүссэн баг. Бас хичээлж байгаа төлөвлөж исэн залуучууд нь жоохон ч гэсэн мэдээлэл болсон баг. Дээрээс нь тэгээд бас өчлөөхөн Facebook байгаа. Тэгээд мессежчээд үнэхээр асуу гэсэн юм бас аялалтай холбоотой асууж болно. Тэгээд өрлөө хүлээж авсан баярлалаа. Дараагийн аялал нь бас амжилт хүсье. За баярлалаа. Сайн яваад ирээ. Дэмжээрэй. За тэгээд энэ удаагийн дугаар маань өндөрлж байна. Тэгээд дараагийн пүрэвгаар хүртэл түр баяртай. Тэгэхээр ялж та. World Wanderer гэдэг